Индонезиа гэж албан улсыг сонсч ирсэн үү? Энэ нь бол ерөнхийдөө Шинэ Зеландын хажууд өрсдөг маш жижигхэн арал байна. Ерөнхийдөө 92 км/квадрат маш жижигхэн гэсэн. Энэ газрын зөргүүдээр харах юм бол цэгээс тэмдэглэх болно. Тийм жижиг арал. Энэ арал дээр нэгэн сонирхолтой соёл байдаг. Нэг бол соёл, нэг бодлын эдийн засгийн ойлголт байдаг. Энэ ойлголт нь болонгууд дараах зургатаар гарч. За та бүхэн юу гэж бодож байна? Энэ бол зүгээр нэг чулуу эсвэл магадгүй нэгэн алдартай хааныхан булс ч юм уу эсвэл ямар нэгэн утга санаагүй зүгээр байдаг чулуу гэж ойлгож болох. Гэхдээ энэ хүү чулуунд тос улсын мөнгөнд тэмдэгдэх бол таydах уу? Байдаг зүйл тийм ээ, мөнгөнд тэмдэгдэх. Гэхдээ энэ хүү мөнгөнд тэмдэгт нь 19-р зууны үед хэрэглэгдэж байсан. Одоо бол энэ ус хэрэглэгддэггүй. Яг одоо бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зоос эсвэл зүгээр цаасан мөнгөнд тэмдэгтэй харьцуулах юм бол шал өөр. Яагаад вэ гэхээр энэ маань маш том байдаг. Жишээлх юм бол хамгийн томдоо бол 50 см өргөнтэй 4 метрийн диаметртэй 4 тонны хэмжээтэй хүртэл байх жишээтэй. Тэгэхээр энэ том хэмжээтэй мөнгийг яаж бидний хувьд зөөвөрлөх вэ? Тэдний хувьд бол зөөвөрлөхгүй. Зөвхөн нэг газраар байрлах гэсэн шийдэл гаргаж ирсэн. Дахин нэгэн жишээ ярьж өгье л да. Тухайн үед 1900-аад оны үед гэсэн үг тийм. Энэ арал дээр далаачид энэхүү мөнгөө зөөвөрлж ээж л дээ. Далаагаар зөөвөрлөөд явж явах замдаа нэгэн санамсргүй зүйл болоод энэ мөнгөө далаад унахчихсан. За нөгөөдөл чи яадаг вүлээ? Далаа руу унахчлаа гэж. Далаа руу унасан бүх үйл явдлаа арал дээр очиод тайлбарсан. За ингээд бидний хувьд энэхүү мөнгө маань байлаа. Гэтэл ингээд далаан доор байгаад байна. Яах вэ гэдэг. Хариуд нь харин юу гэж хэлсэн гэж? Хариуд нь иргэд нь энэ мөнгө далаадаа байж лээгээ. Энэ угаасаа хөдөлтгүй байсан мөнгө. Энэ бол бидний эдийн засгийн маань нэгэн хэсэг мөн гэсэн хариу хэлсэн байна. Тэгэхээр эндээс яг би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр цаас байна уу, магадгүй зоос байна уу, эсвэл магадгүй далайн хисаа байна уу, тамхи байна уу, юу ч хамаагүй энэ маань бид нэр зөвхөн тэрэнд итгэж энэ зүйлд ямар нэгэн үнц нь байна шүү гэсэн итгэлээс зөвхөн энэ мөнгө гэсэн зүйл маань гарч ирж байгаа гэсэн. За одоо та бүхэн магадгүй над руу мөнгө шилжүүлэх эсвэл би та бүхэнд мөнгө шилжүүлэх эсвэл тэр цаана сууж байгаа ирхэм нэг компани хувьцааг авлаа эсвэл надад одоо дивиденд буюу ногдлол шиг маань шилжиж орж ирлээ гэж бодлоо. Энэ тохиолдолд зөвхөн 0101 гэсэн кодчил бүхий мэдээлэл компьютер болоод гар утасны хооронд шилжиж байна. Энэ л яг бидний хувьд ярих гэдэг финтек тодорхойлолт буюу товчхондоо ярих юм бол технологийн шийдлийг санхүүгийн асуудлыг шийдэхэд ашиглах гэж ойлгож байна. За ингээд та бүхэн финтекийг магадгүй шинэ зүйл гэж ойлгож болох юм. Гэхдээ яг үнэндээ ярих юм бол энэ маань харьцангуй хуучны ойлголт. 1960-аад оноос эхлээд одоо 3 дугаар үе шатн дээр явж байна. За нэг болон 2 дугаар шатн дээр энэ маань илүү зах зээлийн мэдээлэл дамжуулалт мөн эсвэл бол электрон арилжаа тал руу илүү төвлөрч байсан болвол одоо илүү өргөн хүрээг амарсан бидний өдөр тутмын амьдралд байнга нөлөөлөх боломжтой ийм шийдлүүд санал болгогдож байна. За энэхүү графикаас харах юм бол та бүхэн энэ финтек хөгжлийн сонирхол ямар хөө байгаа вэ гэдгийг тодорхой харж байна. Эхний график дээр харах юм бол финтек хөгжилд оруулсан хувьцааны үн сүүлийн жилүүд хэрхэн өөрчлөгдөж байгааг харж байна. Хөрөнгөний зах зээл дээр ихэнх хөрөнгүүдийн үнийг давж өсөж байгаа. За харин дараагийн график дээр болох юм бол финтек хөгжлийн хамгийн их ашиглагдаж байгаа одоо технологиудын хайлтын илэрч гэсэн. Тэгэхээр одоо ямар нэгэн хүн Google дээр компьютераа гаргаж ирээд энэхүү технологиг хайж байгаа эрс зүйд гэсэн. Энийг харах юм бол 2015 оноос маш хурцтай өсөж байгаа. Энэхүү технологи хүмүүсийн сонирхлыг маш ихээр татж байна. За тэгэхээр энэхүү технологи маань өргөн хүрээтэй хүн болгоны амьдралд нөлөөлнө л гэдэг. Үнэхээр нөлөөлөх юм уу? Нөлөөлж байгаа бол яаж нөлөөлөх юм бэ? Энэ талаар та бүхэн хэдэн жишээ ярьж өгье л да. Хамгийн ихнийх нь даатгал. Магадгүй та бүхэн өдөр болгон машина барьдаг, хаяал нэг машина барьдаг, эсвэл тодорхой хугацаанд найзынхаа машиныг зээлээд явах шаардлагатай болсон гэж үзье. Энэ тохиолдолд эрсдэл эсвэл ямар нэгэн асуудал тохиолдлоо гэхэд тань дээр л буuna. Харин энэхүү асуудлыг чинь шийдэж байгаа нэгэн даатгалын шинэ бүтээгдэхүүн байна. Энэ бол 1 цагийн даатгал, магадгүй 2 цагийн даатгал, эсвэл 1 өдрийн даатгал. Тэгэхээр та тухайн өдөр магадгүй 1 цаг машина
хүнээс зээлээд аваа явсан бол тухайн бүтээгдэхүүнийг ашиглаад нэг цагийн хооронд даатгах боломжтой. За дараагийн нэг нөлөөлж зүйл нь бол зээл болон хадгаламж. Энэ дээр яг өмнө дурдж байсанчлан peer to peer зээл буюу бага хэмжээтэй зээлийг дундын оролцогчгүйгээр маш хурдтай зээлэх боломжтой болж эхэлж байна. За дараагийн ярьж байгаа нь хөрөнгө оруулалт босголт. Тэгэхээр одоо ямарваа нэгэн бизнес эрхлэгчд маань бизнес санаанд байгаад идэг бүх зүйл нь бэлэн болчиход ирэх зөвхөн санхүүжилт удаад байна. Энэ санхүүжилтийг яаж хийдэг вэ? Олон нийтэд санал болгох краудфандингийг босгох. За дараагийн хөрөнгө оруулалтын удирдлага яг өмнө ирсэн робот advisor буюу робот зөвлөхүүд. Тэгэхээр таны сонирхож буй эрсдэл, сонирхож буй ашиг, мөн өгсөн мэдээлэл төр чинь үндэслээд ийм хөрөнгө оруулах юм бол таны хувьд хамгийн оновчтой байна гэсэн шийдлийг баруун орнуудад ихээр өргөж байна. За төлбөр тооцоололтоо бол та Африкт байна уу, Америкт байна уу, магадгүй Монголд байна уу? Зөвхөн утсаараа дундын оролцогчгүйгээр шилжүүлэх боломжтой болчихжээ. Хамгийн сүүлийн зах зээлийн дэд бүтэц. Эрсдлийг багасгах, зардлыг бууруулах, маш олон үр ашигтай энэ зах зээлийн дэд бүтэц систем маань өөрчлөлт орж байна. Энэхүү өөрчлөлтийн жишээг та бүхэн дараа нь техникгүй танилцуулах бол. Тэгээд тэрний өмнө хэдүүлээ буцаад нэг түүхээр ярилцгаая. 1400-аад оны үед зөвхөн хаан, хатан зэрэг хүмүүс л мэдлэг мэдээлэлтэй байх боломжтой байсан. Харин printing press буюу ном дахин хэвлэх боломжтой машин гарч ирснээр хүмүүсийн хоорондын мэдлэгийн зөрүү арилсан. Тэгэхээр мэдлэгийн зөрүү маань энэхүү шинэ технологиос болоод багассан байна. Дараагийн нэг томоохон шийдэл 1800-аад оны үед болсон. Энэхүү шийдэл нь болонгууд хүний хүчийн зөрүүг багасгасан. Уурын хөдөлгүүр гарч ирснээр бага хүний нөлөөллөөр их ажлыг хийх боломжтой болсон. Ингээд 19-р зуун, 20-р зуун тийм ээ бидний сайн мэддэг интернет маань ямар зөрүүг байхгүй болгосон бэ? Миний бодож байгаа зүйл орон зайн зөрүүг байхгүй болгосон гэж үзэж байгаа. Тэгэхээр та интернетээр ойр байна уу, хол байна уу, ямар ч ялгаагүй болсон. Энэ маань орон зайн зөрүүг байхгүй болгож буй шинэ технологийн шийдэл байсан юм аа. Харин одоо 2000-аад оны үед энэхүү ухаалаг гэрээ буюу блокчейн технологи дээр суурилсан нөхцөлт гэрээг шинэ технологийн шийдлээ гэж харж байгаа. Шинэ нэр томьёо ухаалаг гэрээ блокчейн дээр суурилсан. За хэдүүлээ тэгэхээр энийг юу вэ гэдэг талаар товчхон ярилцж байгаа. Энийг ярих өмнө энэ бол маш их хэлбэрчлэлт явуулж байгаа гэж хэлэх ёстой. Энэ маань цаанаа маш олон IT-ийн хүнд нэр томьёо санаанууд байгаа. Гэхдээ энийг хэлбэр болгох үүднээс өөрийнхөө 7 настай дүүд танилцуулсан нэгэн танилцуулга тайлбарлалтаа яриа л да. Дүүдээ болонгууд би ингэж тайлбарсан юм байна. Өвөөд нь цэнхэр тасалбар байдаг да. Дээрээ маш их мөнгөтэй. Та энэхүү мөнгөөр маш их чихэр авах боломжтой. Харин өвөө нь Тэнгэрийн орон руу явахдаа чамд энэхүү ухаалаг гэрээг ашигласан гэж үзье. Энэхүү ухаалаг гэрээндээ өвөө нь хідэн нөхцлүүдийг зааж өгсөн. Нэгдүгээрт нь өвөө нас барсан тохиолдол одоо Тэнгэр рүү явсан тохиолдол гэсэн тийм ээ. Хоёрдугаарт нь чамайг 18 нас хүрсэн үед. Гуравдугаарт нь энэхүү цэнхэр тасалбар дээр хүн нь 100 төгрөгөөс дээшээ болсон үед тийм ээ. Энэ үед чиний данслуу энэ хувьцаанд тухайн үеийн зах зээлийн үнээрээ зарагдаад 50-63 тэгтлээ 52-25 гэсэн данслуу шилжиж байна. Шилжсэн даруйда ийм утас руу мессежээр илгээгдэнэ гэсэн гэрээ байгуулсан гэсэн. Тэгэхээр ингэж тайлбарсны дараа манайд юу гэж харилсан гэж хурдхан 18 настай болох юмсан гэж харсан. Товчхондоо хэлэх юм бол энэхүү ухаалаг гэрээ буюу блокчейн дээр суурилсан гэрээг маань нөхцөлд автомат гэрээ гэж тодорхойлж болохоор. За дараагийнх нь энэхүү ухаалаг гэрээг тэгэхээр яаж ашиглах юм бэ? Хөрөнгөний зах зээл дээр яаж оролцсон гэдэг талаар хэлсэн. Энэ бол яг одоогийн хөрөнгөний зах зээлийн товчхон схем буюу дэд бүтц. Энэний хамгийн том өөрчлөлт явагдаж байгаа хэсэг бол хувьцааны арилжааны дараах хэсэг дээр. Төрийн ухаалаг гэрээ маань үнэт цаас хадгаламжийн төвийн оронд маш хурдцтайгаар солих боломжтой юм шийдлийг санал болгож байна. Тэгэхээр энэхүү ухаалаг гэрээ болсноор жирийн хөрөнгө оруулагчид жирийн ард иргэд бидэнд ямар ашигтай юм бэ? Үнэт цаас арилжаанд оролцлоо, төлбөр тооцоо 3 хоногийн дотор явагдана. Энийг секундын дотор болох боломжтой, маш хурдтай.
Нөгөө талаас таны зардлыг хэмнэж байна. Бас цагийг хэмнэж байна. Яг энэхүү шийдэл технологиг өөрсдийн хөрөнгийн биржийн харилцаанд нэвтрүүлнэ гэдгийг зарлаад хөгжүүлэлтээ хийж байгаа хоёр ч хөрөнгийн биржийг одоо байна. Хамгийн ихнийх нь Австралийн хөрөнгийн бирж буюу дэлхийд 14 чигсдэг зах зээлийн үнэлгээгээр. Хоёрдугаар нь Хонконгийн хөрөнгийн бирж гэдэг. Энэхүү хоёр хөрөнгийн бирж маань яг энэхүү технологиг бид нэр өөрсдийнхээ арилжааны систем нэвтрүүлнэ гэдгээ зарлаад ингээд одоо яг үйл ажиллагаанд нэвтрүүлтийг хөгжүүлээд явж байна. За тэгэхээр эцэст нь энэхүү технологи маань үнэхээр шинэ зүйл биш ээ. Одоо бүр 3 дахь давалгаан дээр буюу 3 дахь үе шатн дээрээ явж байна. Дараагийнх нь энэхүү финтек хөгжлийн талаарх сонирхол маш их байна. За харин 3 дахь нь хэрэглээ нь маш их бидний өдөр тутмын амьдралд тэр чигээрээ нөлөөлөх боломжтой. Гэхдээ одоо энэхүү салбар маань зөвхөн анхан шатны хөгжил дээрээ явж байна. Ирээдүйд ийм том болохын тулд маш их цаг, маш их хугацаа, маш их өөрчлөлт явагдах болно. Харин тэр үед хөрөнгө оруулагч бидний хувьд, энгийн ард иргэд бидний хувьд, бодлого боловсруулагч эсвэл судлаач бидний хувьд бэлэн байх хэрэгтэй. Баярлалаа.